За ингээд өглөө усаа уучаад кофегоо уудаг. 5 цаг өнгөрч байгаа болохоор кофегоо уучаад тэгээд охиноо унталчаад өглөөнийхөө цайг хийндэ. Өглөөнийхөө кофег коллагентэй уудаг. За энэ талаараа бас өмнө видео хийсэн те. Тэрийг бас үзээг бол үзээрэй. За энэ коллаген ямар ч амтгүй, үнэргүй ийм цэвэр коллаген байгаа. За Ариана бол энэ хооронд ногоон айлан мэддэг, ус уудаг. За тэгээд нэг цаг сэрүүн байжгаад яриад байна. За ингээд охиноо унталцсан. Одоо брекфаст хийх чинь. За өнөөдрийнхөө өглөөний цайнд болохоор өндөг, тэгээд жоохон бэкон шарж идэх гэж бодлоо. Өглөө алга ер нь бол ингээд брекфаст хийгээд байдаггүй би. Ихтэй жимс мэмс тэгээ ойр зүрийн ногоонууд миксер тэгээд уучтын тэр нь айгу хурдан амар байдаг. Охиноо унтчих хооронд бас жаалж юм хийж амжуулах хэрэгтэй байдаг болохоор хаяа манай хажуу талын өрөөний хүн ерөнхийдөө л өглөөний цай бэлдэж өгдөг. За би болохоор орой хоол ч юм уу ланчаа хийчтэй. Өнөөдөр тэгээ видео хийж байгаа болохоор өөрөө өглөөнийхөө цайг бэлдэж явъя да. Охиноос ирэхэд өглөөнийхөө цайг бэлдсэн. Бэлэн байж байгаа. Тэгээ манай өгц ирээд хамтдаа өглөөнийхөө цайг өгдөг. Ер нь бол 30 минут өгдөг. Энэ 30 минутанд гялс өглөөнийхөө цайг бэлдээл яг хангалттай яг таардаг. За ингээд брекфаст хийцгээе. За юу хэрэгтэй вэ гэвэл өндөг, бэкон, авокадо. Ихэн бас идэхгүй. Өглөө би ч их юм иддэггүй. За ингээ хэрэг болох юм да авчи. Охиндоо болохоор ногоог.
За ингээд ланч тайм болсон байна. Ланчаараа бол би заавал мах иддэг. Ямар ч хамаагүй мах ногоотой иддэг. Тэгээд динердээ аль болох хөнгөн мэдхийг хичээдэг. Гэхдээ заримдаа ланчандаа ч мах, динердээ ч мах идэх бас өдрүүд байдаг. Тийм өдрүүдэд би юу мэдэрдэг вэ гэвэл би айгүй хүнд одоо маргааш өглөө би бүр айгүй нойрмог байдаг. Зүгээр л амар залхуу өрөөд унтмаар санагдаад идэг. Тэгэхээр бас хоол их хамаатай. Заримдаа болохоор салаад ч юм уу идээд эсвэл тараг уугаад унддаг. Тийм өдрүүдэд бол гайгүй байдаг. Тэгэхээр бас мах их идэх нь бие болоод нойронд маш их өөрчлөлт оруулдаг юм байна лээ. Тэрийг бол яг биеэрээ мэдэрч үзсэн. За ингээд ланчаа хамтдаа эзгээе. Өнөөдрийнхөө ланчанд бол би зүгээр мах шараад тэгээд жоохон ногоотой идчихье гэж бодлоо. Өмнө нь бас хэлжсэн би ерөөсөө тэгж хоол мал сойдгүй аль болох зөв зохицуулж идхийг л хичээдэг. Бүх өссөн хоолоо иддэг. Монгол хоол, мах, тэгэл ногоо бүгдийг л иддэг. Яг л та идэгтэй адилхан л яваад идэж болдог. Охиндоо болохоор ингээд ногоонууд жигнэд хийждэг. Яарсан үедээ ингээд аваад халаагаал нухад өчгөд айгүй амар байдаг. Зүгээр л чихэрлэг төмөс, брокколи энэ төр ингээд жигэнцэн байдаг. Тэгээд жигэнснийхаа дараа нэг 2 өдөр бол хэргэлцдэг. За тэгээд өндөг ингээл чиз, мэс бүгдийг л иддэг. Ингээ харах юм бол ногоонод байна. За ингээ бүгдийг иддэг гэсэн. За би одоо болохоор аспарагус энэ нүүрнийхээ маскнуудыг бас хөрөгчөндөө ичдэг байнга. Колаон болж битгүй юм бас хэрэглэн. Охиныхаа ногоог халааж авсан. Амар easy. Би ч маш сайн идэв шүү дээ. Ар пэтэл байгаад шүү дээ. Юм да. Тэ.
Яа, сэсэг л орж ирлээ шүү. Хүүхдтэй гадар явахаар. Нэг хөлсөхгүй байна. Тэгээ жоохон салаад утгаад идчих. Тасан сонгоно. Энэ болохоор сармис. За тэгээд би майонезны оронд тараг хэрэглэдэг. Хэрэглээд үзээрэй, угаасаа гоё болдог. За ингээд салаад угаасаа айгу гоё болдог ингээд идчихээр. Аа. Right. За, ийм амархан. Cheers. Thanks. Дараагийн хавьд яригд уулзлаа. Bye bye.